Ивент тэтгэгч Хас банк. За сайн байна уу? Сайн байна уу? Ямар сайхан охин бэ? За нэр хэн бэ? Санаа 810 дугаартай Ууган Эрдэнэ. Дорногой аймгийн 2 дугаар сургууль суралцдаг. Би цэцэрлэг тахаас эхэлж бүжгэлж эхэлсэн. Одоо бодох юм бол 12 жил бүжгэлсэн. 4 настайгаас. Дунд ангид ороход хичээл их хүнд байсан. Тэгээ аав ээж хоёр хэлжсэн. Эсвэл хичээлээ сонго, эсвэл бүжгээ сонгоод тэгээ өөрөө бодоод би айл алийг хайж болохгүй маань зэрэгцүүлээ явах юм байна гэд. Тэгээ шөнийн 3-4 цаг хүртэл бас бэлдэж эхэлсэн. Хичээлээ хийж бэлтгэлээд хараа шууд хичээлээ хийдэг гэсэн. Ирээдүйд би бүжигчин болно. Тэгээ чамайг хамгийн их дэмждэг хүн ямар хүн байдаг вэ? Миний гэр бүлийнхэн тэр дондоо миний эмээ илүү их дэмждэг. Чамаас асар их юм хүлээж байгаа шүү. Заяа. Ханаас намайг дуудан эхшилэн бэ зүудэн дэрсэн нутгийн дууюу зүрхэн томшсон чиний шивнэ сайхаар далсан нутгийн нүнэр Зурцабын дата иуда харин газрын зүсрэх бороно хайртай нутгаан үгүйдэг байх юмаа нутгийн даажин үеж очиви нуур намайг тэнгси Aklımız kuridi Eşikten uyurdu Gidip aysan şiyaklar Gel mutlum Gitmedi Her
Уран биеийн гоо сайхныг харин нэг үзүүлж ин да тий. Чүчтийнхээ сэтгэлийг сонсъё тий. Чингэгч. Чиний дотоод сэтгэлийн тэр илэрхийлэл ямар гоё юм бэ? Тэр нутгаа санд шаналж байгаа шаналл дараагийн хэсэгт тэр шилжээд нутгийн бараа хараад баярлж байгаа, догдолж байгаа, тэмүүлж байгаа гайхамшигтай илэрхийлэл. Би яг үнийг хэлэхэд дуу сонсоод бол би огшдог. Самсаа шархирдаг. Бүжиг хараад яг үнийг хэлчихье. Анх удаага л миний самсаа шархирлаа. Гайхалтай. Үнэхээр гоё. Яагаад би яг одоо чиний энэ бүжгийн дууг би зохиогод байж байхдаа ингэж бүжигчин гарч ирээд энэ дуу дахин би ингэж амжилна гэж би төсөөлж байгаагүй. Тэгээ би өнөөдөр би чамаар тэгээ бас дээрээс нь би өөрөөр бахархаж байна. За хэрвээ чиний үзүүлбэрийг одоо кино байлаа гэж үзэн шүү дээ тэгж бодъё. Тийм бол дундаа яах вэ хэсэгтэй бас гоё часис хэсэгтэй тийм кино байна гэж харж болно гэж би бодож байна. Чи одоо ингээд өөрөө бүжиглэж штэ тий. Өөрөө бас өөр хүмүүст заадаг уу? Бүжгээ. Төлбөр мөнгөтэй заадаг уу? Хоо хүмүүсээс заахтаа мөнгө авдаг. Тэснээс яг доотой хүмүүс заахтаа мөнгө авдаг. Бас өөрөө авьяасаар олсон мөнгөө юунд зарцуулдаг вэ? Би ирээдүйд бүжигчин болохын тулд илүү чадварлаг бүжиглэх хэрэгтэй. Тийм учраас тэр чадварлаг бүжгийг мэргэжлийн бүжигчнэр заалгуулахын тулд шинэ бүжиг тавиулахын тулд тэр мөнгө олдог гэсэн. Вау. За одоо ингээд шийдвэр гаргах цаг мөч ирж байна. Чөкө хасгал. Үнэхээр би чиний бүжгийн гайхамшигыг бол харж чадлаа. Чи намайг ишрүүлж чадлаа. Тэнцсэн. Зүрх тийм апахай. Чингэж. Тэнцлээ. Бара. Тэнцлээ. Надад л үнэхээр чиний ирээдүй өнгөлөг бөгөөд гэрэлтэй харагдаж байна. Дөрвөн тэнцлээ. Ярам жилийн жоох ба. Тэгээ ярам жилийн ийм боломжтой байна. Ийшээ ингэж гитчмэ санагдаад тэгээд жинхэнэ урлаг хүнд их олон мэдрэмжийг төрүүлж чаддаг бол ууган эрдний үзүүлбэр яг тийм байлаа. Гоо сайхан уян налархайн гайхамшигыг мэдрүүлсэн охиндоо дараагийн шатанд нь амжилт хүсье. Хэрвээ та энэ үзүүлбэр болон бусад сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх хүсвэл Авьяаслаг монголчин шоуны YouTube сувагт нэмээрэй.